30 гаруй мянган хүн л хөрөнгөний бирж дээр арилжаанд оролцдог гэсэн судалгаа байсан. Хөрөнгөө өсгөөд өгөөч гэд найдаж ингээд өгж байгаа жижигхэн хөрөнгө оруулагчдын карманаас гарнаа. За эсвэргээрээ манай Монгол улсад money manager одоо гарч иж байна. Ихэнх мөнгөний экспертүүд анхааруулдаг болчиход. За хөрөнгө оруулалт, хөрөнгөний зах зээлийг сонирхож байгаа хүмүүс нааш анхаарлаа хандуулаарай. Маш чухал юм ярих гэж шүү зэ. За юуны тухай ярих гэж байна гэхээр одоогийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдал боломжийн талаар ярих гэж байна. За ингээд видеонд орцгоё. Let's talk about money. За одоогийн байдлаар манай Монгол улсын хөрөнгө оруулалтын зах зээл, манай хөрөнгөний бирж ер нь ингээд хүүхдээр ярихад яг ингээд хөлд ороод ингээд жоохон тэнцвэр олол явж байгаа. Хөгжиж байгаа. Маш залуу тийм хөрөнгөний зах зээл байдаг. За манай хөрөнгөний зах зээлийн индекс гэж юм байдаг. 20 топ компаниуд байдаг. Тийм индекс байдаг. Тэгээд ер нь бол манай хөрөнгөний зах зээл хөрөнгөний бирж доктор муутай, улс төрөөс манай эдийн засгаа шууд хамааралтай. Хэрвээ би буруу бодоогүй бол 30 гаруй мянган хүн л хөрөнгөний бирж дээр арилжаанд оролцдог гэсэн судалгаа байсан. Тэгэхээр 30 гаруй мянган хүн гэдэг бол 3 сая хүний 1% нэ тий. За сүүлийн үед манай Монгол улсад ямар янз бүрийн одоо тийм за нэрийн хэлээд яг хөрөнгө оруулалтын сан, итгэлцлийн сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх мэт янз бүрийн одоо product бүтээгдэхүүнүүд гарч ирж байгаа. Сайшаалтай мэдээж өдний хүртэл зөвхөн хувьцаа бонд гэж байсан бол ерөнхийдөө хөрөнгө оруулалтын сан бий болсон байгаа. За тэгээд тэр хөрөнгө оруулалтын сан яаж ажилтг юм бэ гэхээр active managed юу вэ гэхээр тэр хөрөнгө оруулалтын санг цаана нь хөрөнгө оруулалтын экспертүүд, менежерүүд цаана менежмент болоод явж байдаг. За яг энэ дээр асуудал үүсэж байгаа. Миний хувьд. За тэр нь асуудал нь юу вэ гэхээр тэр хөрөнгө оруулалтын санг удирдах, менежмент хийж зөв залруулж явахын тулд цаана эксперт хэрэгтэй тий. За тэр эксперт мэдээж цалин аавна. Мэдээж нийгмийн даатгалаа төлнө. Гэр бүлээ тижээн. Урсгал зардал ямар нэгэн зардлаа төлөх хэрэгтэй гарна. Интернет хөсөлж байгаа байшин, маркетинг, худалдаа, борлуулалт гэдэг бүх юм. За тэр зардлууд нь хинээс гардаг вэ гэхээр бидний карманаас гардаг. Хөрөнгө оруулж тэр тухайн компанид хөрөнгөө өсгөөд өгөөч гэд найдаж ингээд өгж байгаа жижигхэн хөрөнгө оруулагчдын карманаас гарнаа. За дэлхийн нийтэд яадаг вэ гэхээр тэртээ 1970-аад оны сүүлд Jack Bogle гэж эрхэм Vanguard Group гэдэг хөрөнгө оруулалтын том корпорац байдаг. За тэр хөрөнгө оруулалтын корпорац үүсгэн байгуулсан Jack Bogle гэдэг хүн Америкт анх удаа Index Fund гэдэг бүтээгдэхүүн гаргаж ирсэн. За тэр нь өнөөдөр одоо Vanguard All World Index Fund гэдэг тийм бүтээгдэхүүн байдаг. За тэр бүтээгдэхүүн ямар учиртай бүтээгдэхүүн гэхээр All World Index Fund гэхээр дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа 3500 гаруй компани хувьцааг бүгдийг нийлүүлж авангуудаа нэг бүтээгдэхүүн болгоод гаргаад ирсэн тийм одоо санхүүгийн бүтээгдэхүүн гэсэн үг. За яг тэрнтэй адилхан Монголд бас хөрөнгө оруулалтын сан гэж байдаг. За хөрөнгө оруулалтын тэр санд нь бол хэд хэдэн бондууд ямар нэгэн хувьцаанууд багтсан байдаг. За тэгээд Монголын хөрөнгө оруулалтын сан ерөнхийдөө их бондноос бүтсэн байдаг. Тэгээд тэр бондыг наашин заашин болгоно, менеж нь болно, худалдаж аавна, зарна гэдэг тэрний ард money manager хэрэгтэй болдог. За тэгээд money manager яагаад асуудалтай вэ гэхээр дэлхийд яар өөр хөрөнгөний зах зээл, дэлхийн хөрөнгөний зах зээл дээр money manager гэдэг юм ер нь байхгүй болж байгаа. За эсвэргээрээ манай Монгол улсад money manager одоо гарч иж байна. Дэлхийн зах зээл дээр яагаад байхгүй болсон гэхээр Jack Bogle гэдэг хүнээс бол байхгүй болсон. Index Fund гэдэг маш хямдхан бүтээгдэхүүнийг та бид нар шиг хүн хуваараа ганцхан кноп дараад авдаг тийм одоо боломжтой болоод ирсэн. Тэгээ ETF байна, Index Fund-ууд байна. Тэгэд money manager хэрэггүй болсон. Яагаад хэрэггүй болсон гэхээр money manager мэддэг дүр үнэтэй. За money manager яаж ажилладаг юм бэ гэхээр ерөнхийдөө юм 3 систем байдаг. За нэгдүгürt нь болонгууд одоо transaction cost гэдэг lots гэж ярьдаг. Хувьцаа одоо SQL тэр санхүүгийн бүтээгдэхүүн авах зарах тоолонд шимтгэл авдаг. Ихэнхдээ гадны зах зээл дээр 5.5-аас 6% байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулж байгаа тэр мөнгнөөс чинь 5-6%-ийг авах зарах болгонд тухайн тэр хөрөнгө оруулалтын компани зардал одоо шимтгэл болж авах нэ. Одоо банк бид нар гүйлгээ хийдэг шүү дээ. Тэрэн шиг гүйлгээний шимтгэл гэдэг шиг мөн адил money manager-ууд хөрөнгө оруулалтын сан ямар нэгэн хувьцаа, ямар нэгэн одоо тийм бүтээгдэхүүн авах зарах болгонд авдаг байх нэ. За хоёрдугаарт нь болонгууд asset under management гэдэг тийм одоо fee байдаг. AUM. Asset under management гэдэг нь болохоор таны хөрөнгө оруулсан мөнгөн дүнгээс чинь 1-2%-ийн fee шимтгэл авна гэсэн үг. Жил болгон. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жил болгон та жишээлбэл 100 сая төгрөг оруулсан байлаа гэж бодоход 1-2%-ийн хүү авна гэсэн үг. Жил болгон 1-2 сая төгрөгийн шимтгэл төлнө гэсэн үг тэр компани. За 3 дугаарт нь болонгууд
hourly fee гэж үүдэг. Одоо таны бүтээгдэхүүнийг аваад зараад альсгүй санхүүгийн ингээд зөвлөгөө өгөх ч юм уу тэгэхэд цагаар боддог. За энэ хамгийн одоо миний харж байгаагаар ер нь бусад санхүүгийн мэргэжилтнүүд ер нь санхүүгийн ингээд юг харж байхад хамгийн хямдхан хамгийн боломжийн одоо мөнгөний чинь одоо менеж нь болох хөрөнгийн чинь менеж нь болох хамгийн боломжийн offer гэсэн үг. Санал. Цагаар цалинж өөр ямар нэгэн фи байхгүй, өөр ямар нэгэн одоо шимтгэл ямар нэгэн төлбөр төлөхгүй гэсэн үг. За жишээн дээр авч үзье. Яг энэ ямар учиртай? Яагаад би асуудалтай гэж яриад байна гэхээр бүгдээр ингэ бодож үзээд байна. Та 100 сая төгрөгтэй байл гэж үтээ. 100 сая төгрөгөө гадны зах зээл чамаагүй, Монголын зах зээл чамаагүй жилийн 7% өсөлт 7% өсөлттэй хөрөнгө оруулалтын компаниар хөрөнгө оруулах гэж үтээ. За тэнгүүд money manager одоо таны хөрөнгийн менежер чинь 1.5%-ийн шимтгэлтэй байя гэж үтээ. Тэнгүүд 10 жилийн дараа нийт зардал нь хэд болох вэ гэхээр 100 саяас 18 сая 423,820 төгрөг. За тэгээд тэрнээс 10 жилийн дараа 1.5%-ийн одоо шимтгэл төлөөд 7% өсөлттэй тийм хөрөнгө оруулалтын орууллаа гэхэд 10 жилийн дараа 181 сая 823,500 төгрөгтэй болох нэ. За хэрв өөрөө индекс фонд аваад ETF аваад хэрв өөрөө ямар нэгэн money manager авахгүйгээр өөрөө сураад өөрөө хөрөнгөний зах зээлийг ойлгоод өөрөө хөрөнгө оруулж сураад авлаа гэж бодоход яг адилхан 100 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд 7% өсөлттэй хөрөнгөний зах зээлд орууллаа гэж бодоход ихэнх индекс фонд дунджаар ETF-үүд 0.20%. Тэрнээс хямдхан индекс фондууд байдаг. 0.07%, 0.03%. Vanguard All World Index Fund бүр хямдхан 0.07%. Өртгөн тэрэгдэг л болоо өөр юм төлөхгүй. За тэр нь 10 жилийн дараа 100 саяас 0.20%-ийн шимтгэл төлөөд өөрөө авлаа гэж бодсон тийм. Одоо жишээл Interactive Broker дээр 2 сая 632,160 төгрөгийг шимтгэл төлөх нэ. Тэнгүүт нөгөө талдаа money manager таны мөнгийг менеж нь болоо гэхэд 18 сая 423,820 төгрөг. Нөгөөх нь өөрөө хэлэхэд 2 сая 600. Ялгаа байгааз. За тэгээд 10 жилийн дараа 197 сая 615,160 төгрөгтэй болох нь. 7% өсөлттэй багт. 7% бол маш реалистик тоо. Дэлхийн зах зээлд байдаг 7-оос 8 гэж ярьдаг, зарим нь 9 гэж ярьдаг, 10 гэж ярьдаг. Ер нь 7%, ер нь бол жоохон консерватив тийм 7% гэж үздэг. За тэгэхээр ялгаа нь money manager бол маш үнэтэй. 1%, 2% гэж бодоод үзэнгүүт нэг их тоо шиг харагдахгүй байгаа хэрнээ. Яг ингэ бодоод үзэхэд маш их мөнгийг тэр money manager-ийн компани тэр money manager-ийн халаас руу орчдөг. Тэгэхээр бидний 7%-ийн одоо тэр өсөлт нь 2%-ийг шимтгэлтэй өгөөд хасангууд 5% байгааз. Тэгээд тэндээс чинь инфляц ингээд гасагдаад тэгээд ерөнхийдөө бол мөнгө өсөхгүй гэсэн үг. Тийм болохоор дэлхийн нийт одоо яаж яах гэхээр ер нь дэлхийн хөрөнгөний зах зээл дээр яадаг болсон гэхээр хүмүүс тэрийг мэддэг болчихсон. Ихэнх мөнгөний экспертүүд анхааруулдаг болчиход байна. Money manager гэдэг юм чи хэрэггүй юм байна шүү гэдэг. За тэгээд хөрөнгөний зах зээл дээр яасан гэхээр Wall Street дараа нь юу гаргасан гэхээр хөрөнгө оруулалтын компаниуд ч юм уу банкнууд ч юм юу гаргасан гэхээр robo-advisor гэж юм гаргаж ирсэн. За тэр нь мөнгөний менежээс арай хямдхан компьютерийн аргаар одоо AI ашиглаад таны мөнгийг менеж нь болно гэсэн үг. За тэгээд энэ хоёр money manager AI ашигладаг robo-advisor гэдэг хоёр бүтээгдэхүүн мэдээж хоёулаа үнэтэй. Гэхдээ нэг нь robo-advisor нь арай хямдхан. Тэгэд нэг адилхан зүйл нь юу вэ гэхээр тэд нар хизээч тухайн индексийг тухайн хөрөнгөний зах зээлийг зах зээлээс илүү ашиг олж чаддаггүй гэсэн үг. Одоо нөгөө нэг реклам хийхдээ ихнийхтэй яадаг вэ гэхээр одоо бүтээгдэхүүнээ зарахтаа таны ингээд 100 сая чинь ингээд оруулаад тэдэн дөрвийн ашиг өгнө. Эсвэл одоо индекс Америкийн зах зээлд 7% ингээд хөрөнгөний зах зээл 7% ингээд өсөлттэй байхад бид нар 10%-ийг танд амлаж гин ингээд тэгээд тэрийг тэрэндээ хүрэхийн тулд аваад зараад ингээд менеж нэ гэдэг учраас маш үнэтэй байдаг. Тэгээд ихэнхдээ тэр амлсан одоо 10%-да ихэнхдээ хурж чаддгүй гэсэн үг ээ. Тийм учраас нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаар ихэнхдээ мөнгөч өсөхгүй. Тийм учраас сүүлийн үед бид нар яагаад байна гэхээр өөрөө сураад Interactive Broker гэдэг компани дээр эсвэл янз бүрийн Neo Broker, онлайн брокер дээр өөрсдөө данс нэгээд ETF, Index Fund гэдэг хямдхан бүтээгдэхүүн, ганц 2 бүтээгдэхүүн байхад болно. Аваад жилийн 7, 8, 9%-ийн тогтмол одоо үр шим өсөлттэй явж болноо гэдгийг ихэнх хүмүүс мэдчихэд байна.
Тэгэхээр манай Монгол улсууд яаж юм гэхээр тэртээ 70-д онд, 80-д онд, 90 онд, 2000 онд хоцрогдсон money manager гэдэг зүйл гарч ирж байна. Би буруутгах гээгүй. Хэрв та үнэхээр тэрийг ингээл хөрөнгөний зах зээлийг судлаад ингээл дотор нь ороод ингээл толгой өвдөгчөөс зүгээр тэр хөрөнгөний менежерт нь аваачж өгөөд жилийн 1.5 ч юм уу 2% ч юм уу 1% ч юм уу тэр шимтгэлээ төлөөд ингээ хөрөнгө оруулаад явсан дээр юм байна гэвэл fair enough тэгж болно. Би байсан бол тэхгүй байсан. Ягаад тэгэхээр 18 сая 2 сая гэдэг маш том ялгаа. Зөвхөн одоо тэр зардалд өгж байгаа тэр юу гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн энийг бас ингээ бодож үзэх хэрэгтэй. За тэгээ эцэст нь гэж хэлэхэд мэдээж хүмүүсийн хийж байгаа юмыг муулах гэсэнгүү хамгийн гол нь та бүхнийг би ийм ялгаа байдгийг шүү. Энэ үн шимтгэлийн тал дээр маш том зөрүү байдгийг шүү гэдгийг ойлгосоо гэсэнд энэ видео хийж байгаа. За тэгээд мэдээж хүмүүс сурахыг мэдхийг хүсэхгүй байгаа. Альсгүй л тэ зүгээр ингээ хөрөнгөний менежерт нь аваачаад өгчё. Тэгээд тэр нь миний ингээ хөрөнгийг өсгөөд огтмол ингээ тэ шимтэг үр ашиг ингээ хүртээд ингээ явж байгаа асуудал байхгүй. Хэрэг өөрөө сурах гэж бодж ивэл мөнгө хэмнэх маш том боломж шүү. Тэгээд түрүү хэлсэнчлэн манай Монгол улсад хөрөнгөний зах зээл одоо хөгжиж байгаа. Янз бүрийн шин бүтээгдэхүүнүүд гаргаж ирж байгаа. Тэр хүмүүсийг би буруутгах гээгүй, бас зүвтгэх гээгүй. Миний хувьд би байсан бол тэр хөрөнгөний хөрөнгө оруулалтын сан гэдэг бүтээгдэхүүнийг хөрөнгөний ямар нэгэн менежерээр дамжуулж хөрөнгөний одоо тэ ямар нэгэн адвайзераар дамжуулж авахгүй байсан. Би өөрөө хийх байсан. Монголын топ 20 индекс багтдаг 20 топ компаниудыг авахд л тэгээ ганц хоёр бонд авахд ерөнхийдөө болно гэсэн үг тий. Тэгээд маш их мөнгө хэмнэн, маш их зардал хэмнэн. Тийм учраас та бүхэн тэрийг өөртөө судлаад үзээрэй. Money manager, robo advisor гэдэг бас юм байдаг. Тэгээд тэд нар бүгдээр үнэтэй. Тэгэхээр robo advisor гэдэг юм сүүлийн үед байхгүй болоод байгаа. Яагаад тэгэхээр тэд нар хизээч одоо тухайн улсын ч юм уу тухайн Америкийн индекс ямар нэгэн Dow Jones, S&P 500 ч юм уу те DAX, Max ч юм уу те янз бүрийн тэр индексүүдийг хизээч перформансаа гүйцэтгэх учраас дээрэс нь маш үнэтэй. Тийм учраас тийм бүтээгдэхүүнүүд одоо байхгүй болоод ихэнхдээ хүмүүс яадаг болж байгаа гэхээр өөрсдөө ETF, индекс фанд аваад өөртөө хөрөнгө оруулалт болж байгаа. Хямдхан бүх юм миний контролд байна гэсэн үг тийм. Тэгээд ерөнхийдөө money manager-ууд Монгол хөрөнгө оруулалтын компаниуд юунаас мөнгө олдог вэ гэхээр бидний хөрөнгөөс мөнгө олдог. Хамгийн гол нэг асуудал нь юу гэхээр зах зээл унлаг гэхэд зах зээл ч унцсан юм чинь бид нар одоо ингээд мөнгө чинь ингээд асах руугаа орсон юм чинь бид нар ингээд ямар нэгэн төлбөр авахгүй гэхгүй биш тэр адилхан 1-2% авч л таараа. Тэгэхээр мөнгө чинь бүр доошлоо л гэсэн үг. За тэгээ энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Жоо нурчих шиг боллоо. Тэгээд гэхдээ хамгийн гол ер нь ялгаа нь money manager тэгээ өөрөө хийх гэдэг ялгааг тайлбарлалаа. Money manager, хөрөнгөний менежер үнэтэй. Тэгээ тэднийг хүмүүс хийхдээ ойлгодгоо. Тийм учраас өөрөө энийг ойлгоод яг ямар cost structure байдгийг, ямар фийнүүд байдгийг, ямар ингээд ер нь нөхцөлтэйгээр бидний мөнгийг ингээд менеж болоод байдаг гэдгийг одоо ялангуяа манай монголчууд, Монголд байгаа хүмүүс тийм хөрөнгөний менежерүүдэд мөнгө авч өгөхөөс өмнө сайн тооцоо хийгээрээ, сайн жижигээр бичсэн те юмнуудыг уншаарай, нөхцөлийг уншаарай гэж хэлмээр байна. Ингээд дараа уулзлаа түр